Сайн байцгаана хүүхдүүд ээ. Дурчин гамбал рэгчин байна. Та нар өнөөдрийнхөө номыг уншиж амжсан уу? Хамжаагүй бол бүгдээрээ хамтдаа ном уншицгаая. За, би өнөөдөр та нарт Пороро ба түүний найзуудын адлын явдлаас танилцуулах болно. За, энэ номд юу гардаг гэж? Найз чинь хүнд зөвлөргөө явж байвал чи яах вэ? Бас чи шин тоглоом авбал найзуудтайгаа хувааж тоглох уу? Мөн амттай сайхан бол яг идэхгүйн сууж байтал найз чинь зочлбол яах вэ? Пороро болон түүний найзуудад яг дээрх шиг үйл явдал тохиолджээ. Тэд жоохон яасан бол одоо олж мэдцгээе. Номны нэр маш сайн байна Кром. За, Пороро гэртээ ирэхэд тоглоомууд нь шалаар нэг хөглөрч байлаа. Энд юу болсон бэ? Харин Пороро Кром найзтайгаа тоглоомоо эмх цэгцтэй гэх чинь хайрцагт хийгээд хурааж эхлэв. Маш сайн байна Кром. Маш сайн байна Пороро. Рупи дуртай хоолоо идэхээр гэртээ сууж байлаа. Харж байна уу, Рупигийн хамгийн дуртай хоол юу вэ? Айлм, жигмэг, сүү. Талах гой хоолны ширээн дээр тэгсэн чинь найзууд нөхөр идэрсэн. Харин Рупи яасан бол? Рупи найзуудтайгаа хоолоо хуваагаад идчихлээ. Маш сайн байна Рупи. За, Пети хүнд хайрцаг арай хийж өргөж явлаа. Петиг мэдхүү та нар? Энэ номны хамгийн хөөрхөн надад хамгийн таалагддаг дүү байхгүй юу? Пети хараа хоёр хайрцаг өргөж гисэн бүр хөслөн гарсан явж штэ. Тэгсэн чинь найз Пуби хүрээд ирсэн. Пуби Пети найздаа хүн хайрцгийг нь өргөө тусаллаа. Маш сайн байна Пуби. За, дараа нь юу болсон гэж? Эди ийм гоё удирдлагатай шинэ роботтай болсон байна. Хүүхд болгон л тоглоиг нь. Кром би тогломоор байна. Пороро би ч гэсэн. Рупи Эди хамт тоглоё гэж байна. Харин Эди яасан бол? Хардаа Эди найзуудтайгаа тоглоомоо хуваагаад ээлжлээ тоглосон байна. Сайхан байгаа биз? Маш сайн байна Эди. Энд чи нэг хөөрхөн хүүхд уйлж байна. Рупи уйлчихсан байж байна. Яагаад уйлсан бол? Рупи хайртай чихмэл тулаагаа гээчгээд уйлсан гинэ. Найзууд нь хайж байна. Энэ хараа. Энэ хайрцагт орсон юм болов уу? Цасан дээр орчихсон юм болов уу? Пети цасан даараас Рупигийн хайртай чихмэл тоглоомыг олчихлоо. Маш сайн байна Пети. Баярлалаа. За, найзууд бүгдээрээ нийлээд зураг зурцааж байна. Харин энэ дунд ганцхан хүүхдэл жаахан нүүр гараа мухан алтар болгосон байна. Хин бэ? Энийг хардаа Кроны нүүр гар нийл бутаг болчихчих. Бутаг болсон гар нүрээ яах ёстой вэ хүүхдүүд ээ? Угаах ёстой шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Кром нүүр гараа сайтар гэж чинь угаалаа. Та нар нүүр гараа сайн угаадаг биз дээ? Гараа хэдэн минут угаах ёстой вэ? 20 секунд. 20 секунд хэр удаан хугацаа гэж бодож байна? Төрсөн өдрийн дуг 2 удаа дуулахад 20 секунд болно. Тэгэхээр та нар гараа 20 секунд угаах ёстой юм байна шүү. За яа. Кром сайтар гэх чинь савндаа хөөсрүүлээд угаачихлаа. Маш сайн байна Кром. За, тоглоомын талбай шин гоё гулсууртай болжээ. Заан шиг хэлбэртэй ингэж найзууд бүгд л гулж үзье хүсэж байлаа. Энэ удаа тэд дугаарлан зогсоод ээлжээрээ гуллаа. Бүгдээрээ сэтгэл хангалуун байна. Маш сайн найзууд байгаа биз? Пороро болон түүний найзуудыг эвтэй, найртай, аз жаргалтай нөхөрлөж байгаарай хүүхдүүдээ. Ингээд миний өнөөдрийн номоор өндөрлөж байна. Дараа дахин бүр гоё номоор уулзах болно. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяр таа.